Тэгээ Монгол улсын нүүрсний гарц нэг том гарцаар нэмэгдэхээр болж байгаа. За миний хувьд ямар байр суурьтай болохоор мэдээж нүүрсний гарц нэмэгдэж баяртай байгаа тийм ээ. Бүгдээрээ бас Монгол улс маань нүүрсээ хэмжээгээр төмөр замаар гарах болсон дэх баяртай байгаа. За хамгийн чухал нь манай улсын эдийн засаг маань өөрөө дийлэнхний нүүрс төр амьдардаг болчих. Одоо 90% манай айлаар одоо бодох юм бол хүн амын орлогын баг 90 орчим хүн бид нар нүүрс зэсээр олж ирж байгаа. За нөгөө хоёр нь тоглолтхолоор л тэгэл нөгөө валюта ханшин савлаад тийм ээ. Тэгээ долларын ханш дээш дошоо болоод ханшийн хэлбэлд орчдөг. Тэгээ бизнес эрхлэгчдээ юу хүсэж байгаа вэ гэхээр ханш доктортой болох гэж хүсэж байгаа. Тийм учраас одоо миний хувьд одоо ер нь эрх чөлөөтийн төсвийн зарлага одоо хэмнүүл яасан бэ гэж. 2023 он 24 оны манай төсөв чинь 26.9 тэрбум байсан ба сая энэ жил 33 буюу 6 тэрбум 25%-аар нэмэгдэж байгаа. Жил болгон 25% бид нар зардлаа нэмээд явах юм байна. Жил болгон бид нар 25% зардлаа нэмээд явах юм байна. Тэгвэл иргэшил 40 гарах юм байл. Тийм учраас ер нь төсвийн зардлаа бууруулах бол бид нар нэг өдөр нүүрсний одоо үн дахиад унах юм бол юугаар санхүүжүүлж чадахгүй тийм байдал байна. Тийм учраас төсвийн одоо тодтгол хийж төсвийн зардлаа хэмнүүл яасан байл гэсэн би тийм санаачлага сая сангийн сайд хэллээ. За гашуун сухатын одоо энэ хэлцээ батлагдж байгаа хамгийн сайн хэрэг мөртлөө хажуугаар хэдүүлээ олсныхаа хэрэг идэхэ болъё л гэж байна. Ер нь бол одоо Монгол улсын үе үеийн засгийн газар их хурлаас бол эдийн засгаас солонгоруулах гэдэг энэ асуудлыг байнга ярьсаар ирсэн. Гэтэл яг одоо та өөрөө хэлж штэ бид нар ганцхан нүүрснээс буюу ганц түүхийд дээрэс нь ганц улсаас одоо эдийн засаг маань бүрэн хамааралтай болж байгаа нь энэ өөрөө эдийн засгийн аюулгүй байдал талаасаа ч гэсэн ер нь яаж нөлөөлөх юм. Тэгээ солонгорно гэж ярьдаг юм. Яг үүнд бодит байдал дээр бид нар өнгөрсөн 20 жил ч гэсэн зэсийн үн дээр амьдарч байсан штэ. Эрдэнтийн зэсний үн жоохон өсвөл сайхан амьдардаг. Буучвал хүнд байдалд орчдөг. Одоо сүүлийн 10 жил бид нар яг нүүрсний хараат болчихлоо. Нүүрсний үн өсвөл айтайхан болчдөг, буул нөгөө ханшдын савлчдаг. Тэгээ Монгол банкны валютын нөөц энэ чи өөр яг бодиттой юм уу бөөмөд одоо яг үндэ. Тэгээ 4.9 тэрбум байна уугүй юу? Тэрс эргэлзээтэй л байна. Тэгэхээр зүгээр энэ бид нар нүүрсний одоо үн дээр амьдрахаас илүү хамгийн түрүүнд бид нар төсвөө хэмнэлт хийж амьдрий. Орлого бол тэрийг хадгалъя, тэрийг нөөцлөе, тэрийг хүнд үед гаргаж хэрэглэе л гэж. Тэгэхгүй бол одоо олсон орлого бүгдийг зарж амьдраад л байгаа. Тийм учраас төсвийн хэмнэлтийг, төсвийн хязгаарлалтыг хий, төсөв дээр одоо 25% жилд өсөлтгөө болио л гэж байгаа. Тийм учраас жилийн төсвийн өсөлтийг 0.5% барих зүйтэй байна гэж үзэж байна. Хаврын чуулга эхлээд одоо хамгийн түрүүнд намын бүлгүүд хуралцсан. Энэ үеэр Монгол Ардын нам бол хуралдаад төсөвт бол тодтол хийх шаардлагагүй гэдэг дээр санал нэгдсэн байна гэж ойлгосон. Гэхдээ яг сангийн сайдлагч хэлсэн. Тэрнээс ч санал нэгдэд байсан юм санал хураасан ч юм байхгүй. Сангийн хувьд бол одоо угаасаа яг эхний үйлрэл төсвийн орлого муу байдаг шүү дээ. Татвар орлого. Гэхдээ эн чинь манай татвар орлогоос биш байгаа байхгүй. Ханшаас болж унаад байгаа байхгүй. Нүүрсний үнээс болж төсвийн орлого чинь буурсан байгаа. Бодиттой. Тэгэхээр бид нар яг энэ ганцхан нүүрсний үнээр нүүрсэнд одоо ингэж бүх орлогоо даатгаж амьдрах юм уугүй гэдэг асуудал үүсэж байна. Тийм учраас хэлбэлээ эрх чөлөөт төсвийн зардлаа хэмнэе. Ингэж огцом өсөхөө болио гэж. 24 онд 27 тэрбум байсан төсөв энэ жил 33.6 болсон. Жил 6 тэрбумөөр өсөд явж яагаад ч болохгүй гэж үзэж байгаа. Жил болгон нэмэгдэж байгаа урсгал зардлын одоо хувь хэмжээнд төрийн албан хаагчдын одоо тоог хэмжээ гэдэг юм уу цалин хөлс энэний зардлага хамгийн өндөр хувь хэмжээнд бас нэг зүйлийг би дахиад одоо энэ төрийн боломжтой байгаа. бас нэг зүйлийг одоо ингэж бас боломжтой байна. Одоо ингэж бид нар том хөрөнгө оруулалт тавьсан байгаа. Тэр чинь бүгдээр валютуулж гадагшаа гараад байгаа. Нүүрсээр олж ирсэн мөнгөө экспортын орлого буцаа гаргачаад байгаа. Тэгэхээр миний хувьд бол илүү одоо янз бүрийн зардлуудаа зүгээр яг нэг хэлэхэд одоо манай энэ төрийн засгийн айлчлал бол маш том зардалтай байна. Их хурлын гишүүд одоо 20-30-аараа явж байгаа шиг энэ зардлуудаа хэмнэл яасан юм бэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ хөрөнгө оруулалтаа бодиттой хөрөнгө оруулалт тавья. Тийм ээ бодиттой хэрэгжих хөрөнгө оруулалт тавья. 14 мегага ирэмблээ гэж байгаа. Тэгээ ирэмблэхийн зүйтэй байна гэж үзэж байгаа. Тэрнээс бүгдийн зэрэг хэрэгжиж чадахгүй шүү дээ. Тийм учраас төсвийн зардлаа хэмнээ төсвийн тодтгол дээр дахиж эргэж харахгүй бол бид нар нүүрсний үнээр л амьдраад байна. Тэрэн дээр л одоо дүгэлт ял гэж байгаа. Урсгал зардал маш богино хугацаанд их хэмжээгээр өсөж байгаа. Энийг одоо та ямар бодолтой? Одоо тэгээд захиргааны дулааны өссөн тогтмол зардлууд нэмэгдэж байгаа, урсгал зардлууд тэр төрөг нэмэгдэж байгаа. Эрхчил төсвийн зардал дахиад нэмэгдэх нь ойлгомжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгийн зардлууд, бус зардлуудаа хэмнээ энэ томилтын зардлын дээр багасгая. Олсон орлого бүгдийг нийтж амьдардаг болио л гэж.